Сайн байцгаана уу? Налагчуудаа хайр түгэе мэдчилгээ хүргэл ээлжид шинэхэн дугаараараа эгч дүүсийн ариун нандин хайр сэтгэлийг гэрчилж хорвоод мэндэлсэн Хосгүй баярын өдрөнд тохиож байгаа хайртай том эгч Ням дэлгэртэй хэмээн хаягдаж дүүнэрийнхэн зүгээс илгээсэн маш гоё гинтийн бэлгээр төрсөн өдрийн эзнийг хамтдаа баярлалцгаая. Бид нэг нүд төрцөн урдчээ. За манай мэдчилгээ үргэлжилж байна. Бид энэ цаг мөчид ээлжид энэ гоё цэцгийн баглааг уламжлахаар Нэм дэлгэр бүсгүйг зарим хөрөлцөн ирээд байна. Юунд хүрээнд энэ өдрийн мэнд хүргэе. Бас төрсөн өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Сайн баярлж байна уу? Сайн баярлалаа. За баяр эхлээд яг эд дунд орж байгаа энэ цаг мөчид манай хамт олноор дамжуулж таны баяр дээр баяр нэмсэн байна. Тэгэхээр бэлэгний эзнийг бас бид таах ёстой байдаг шүү дээ. Танд таамаг өгсөн энэ бэлэг хинээс юм бол гэснэг сэжүүр байна уу? Танаа олон дүүнэртэй алдар дүүнэр юм уу? Эсвэл ээж мөн л ах. Эсвэл хань мөн байх гэж бодож. Дүүнэр гэснээс хоёлаа хэдэн хүүхэдтэй айлын хэдэн хүүхэдтэй? Манай ах 6 айлын хамгийн том. Айлын том. За тэгэхээр ер нь араас нь 5 дүү байгаа учраас тэднээс манд байж магадгүй. Аль эсвэл гэр бүл гээд ер нь айгүйх эргэлзээтэй байгаа. Тэгэхээр хоёлаа эргэлзээг эхлээд тайлъя. Бид жилийн төрсөн өдрөөрөө маш гоё бэлгийг авдаг. Гэхдээ энэ жилийн таныг зорж ирсэн миний гол зорилго бол арай өөр байна. Учир нь танд хаягалж маш урт цагтл ирсэн. Ингэхдээ сэтгэлийн сайхан үгсээ бодож явдаг бүх талархлаа шингэн байж илгээсэн учраас одоо хоёулаа сонсъё. Тэр цагтаас бэлэг илүү хинээс гэдгийг тодорхой болгох гэж мэдэж байна. Гаднаа зэмлсэн ч дотог шууган дандаан өмөлцөж байдаг. Газрын хаанаас хідэн дүүнран зориод ирдэг. Нартад биднийг түшээд авах нандин сайхан эгч бидэнд байдаг юм аа. Ижийн энтэй эгч гэдэг дууг сонсоход бидний сэтгэл зүрхэнд их ойр байдаг. Ээж минь хэдий байгаа ч гэсэндээ ээжийнхээ ээж нь болчихсон хаяа гүйжил явдаг. Аав ээжтэй алдар нэрийг хайрлаж айлын том болон нартад мэндэлсэн юм аа миний эгч. Ачааны хөндийг нь өвөрлцөж аав шиг ээж шиг үргэлж хідэн дүүнран гэж гүйсээр тэр минь энэ минь гэж явсаар жаргаж ч үзээгүй болов л гэж бодож байна. Хамгийн сүүлд эгчигээ хизээ хамгийн гоёор баярлуулж байснаа ч бид сандаггүй. Гэхдээ хідэн дүүнрийнхаа төлөө сэтгэлэн чилээж байдаг. Эгчтэй дүүнэр нь маш их баярлалаа гэж хэлмээр байна. Нэгэн эхийн хэвлийд бүрлдэж, нэгэн эцгийн тулганы голомтыг тойрч тоглож хүн болсон. Нартад бисэн түших нандин сайхан эгч минь та бидний хамгийн том түшиг юм шүү. Намрын навчиш шиг гундсан ч, намраа бороо шиг шаагсан ч, насан туршдаа хідэн дүүнрийнхэн хамгийн том түшиг нь байдагт баярладаг шүү. Миний эгч үнэхээр гайхалтай эмэгтэй. Бидний өнөөдрийн энэ өдий зэрэгтэй явхад таны минь оруулсан хувь нэмэр дэндүү их байгаа шүү. Хязгааргүй их хайртай хэмээн 2 дүүн хаяглан илгээсэн байна. Ингэхдээ таны эрхэм дүүнэр болох хишиг дэлгэр, сайн дэлгэр нараас нь гоё мэдчилгээ явуулсан байна. Баярын мэнд хүргэе. Миний лэгчийн ухааныг нутгийн цагаан маан үлэнд учрлаач байлгүй. Бидний бичлэгийг бас эрхэм дүүнэр нь үзээд сууж байгаа болоо таны сэтгэлдээс хуваалцмаар дүүнэртэй хэлэх үг байгаа болоо. Дүүнэртэй хайртай шүү. Миний хамаг бүх юмыг ойлгож завлан бэршээл бүх юмыг ойлгож явдаг. Дүүнэртэй хайртай маш их баярлалтай. Хайртай шүү. Эгчигээ өөрлөлж гомдоожсэн бол уучлаарай. Зөндөх зэмэлдэг. Уучлаарай. Баярлалаа. Маш их баярлалаа дүүнэрт. За тэгээд нэмдэлгэр эгч энэ хорвогийн хамгийн азтай хүмүүс эгчтэй бас дүүтэй байдаг юм гэлээ шүү. Ижийн энтэй эгч байж үргэлж ивэлэн хайрлаж дүүнэрийнхэн түшиг тулгуур байдаг. Танд бас эрүүлийн ихийг хүсье. Төрсөн өдрийн баяраа маш гоё тэмдэглэн өнгөрүүлээрэ. Баярын мэндийг дахин хүргье. За баярлалаа. Танай хамт олон ч гэсэн баярлалаа. Дүүнэртэй их баярлалаа. Хайртай шүү. Таны нэвтрүүлгийг дандаа их үздэг. Та нартай амар баярлалдаг. Гэтэ та нарын ингээд нэвтрүүлгийг өөртөө хамгийн амар гоё мэдрэмж байт юм байна. Халирэн
туулдаг чиглээ хайраар зөөлөрдөг хорвоо шүү дээ хайрлан амьдранда харанхуйг гүйгүүлсэн дүүтэл юмчиндээ дүүлэн нислээ чиг